50 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрвөлдий пати 640 литрээр оролцсон. Бас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Догор даваа авиг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синий телевизээр явагдана. Та өөртөө барилга борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил. За ингээд өнөөдрийн үндэсний лотерей эхлэхэд бэлэн болсон. Машинууд маань бүгдөө бэлэн. За нийтдээ бидний чинээс 25 бөмбөлөг гаргана. Тэгээд 25 бөмбөлгийнхөө бүгдөө гэлчин олъё. За ингээд хамгийн ихний 4 бөмбөлөг. Хамгийн ихний 4 бөмбөлөг дөрөвдгийн 3 дугаар зэргийн хонжуураас гарч ирэх байгаа. За. Хүмүүс азтай байх болтугай. Хамгийн ихнийх нь 8. Ихний тоо 8. Ихний тоо 8. За нийтдээ одоогийн байдлаар миний мэдж байгаагаар за ер нь баг 10 орчим сая төгрөгийн шагналыг үндэсний лотерей тоглож байгаа хүмүүстээ өгсөн байх гэж бодож байгаа. Яагаад би тэгж хэлж байгаа юм гэхээр сая 500 мянган төгрөгөөр нэг хүн азтан болсон. За өөрийнхөө тавьсан бооцоог өсгөж авсан 2-оос 3 хүн байсан. За сая 500 мянган төгрөг хоцсон мөртлөө манай нэвтрүүлэгт оролцоогүй нэг хүн байгаа. За гих мэтчлэн ингээд жижиг шагналуудыг нийтэд тооцох юм бол 10 сая төгрөгөөр илбэг болцсон баг. За дараагийнх нь тоо 3. За 3 дахь тоо 1. 3 дахь тоо 1. 8 3 1. 8 3 1. За 8 3 1 гэдэг чинь хамгийн сүүлийн тоо. За өнөөдөр ихний машинаас буюу 4-ийн 3 дугаар зэргийн хонжуураас 4 тоо гаргах байгаа. За энэ 4 тооны хамгийн ихнийх нь 8 байсан. Тэрний дараагийнх 3. За тэгээд 1, тэгээд бас 1 гарч ирсэн байна. За дахиад хэдий хэрвээ та 4-ийг тоглож байгаа бол за 3 дугаар зэргийн хонжуурын тоо бол 8 3 1 1 гэсэн ийм 4 тоо байна. Энэ 4 тоог яг дарааллын дагуу зөв таасан тэр хүн өөрийнхөө бооцоог 500 дахин өсгөж авах юм. За харин одоо 4-ийн 2 дугаар зэргийн хонжуур за өөрийнхөө тавьсан бооцоог 1000 дахин өсгөж ав. Бас л яг адилхан 4 бөмбөлөг гарч ирнэ. Та дарааллын дагуу таах учиртай. За хэрвээ таны бөглсөн тоо 4-ийн одоо 3 дугаар зэргийн хонжуурын машинаас гарч ирээгүй бол одоо магадгүй энд байж магадгүй. За 8 3 1 1. За харин одоо 2 дугаар зэргийн хонжуур. 2 дугаар зэргийн хонжуурын эзэн за 1 байж болно, 2 байж магадгүй. За 3 хүн нэг тоог зэрэг таана гэдэг бол бас нэг сонир тохиолдол шүү дээ. За хамгийн ихнийх нь 9 байна. 9. Дараагийнх нь 1 байна. За хэрвээ та зөв таачвал өөрийнхөө тавьсан бооцоог 1000 дахин өсгөж авах шүү. Машины дугаар байж болно, өөрийнхөө азийн тоонуудыг хийж болно, төрсөн он сар өдөр аль нэгийг хийж болно. За одоогийн байдлаар 9 1. За энэ 6 гараад ирсэн байна. 9 1 6. За хоёр дахь нь хэд байх нь? Биш хамгийн сүүлийнх нь тоо хэд байх нь? За 91 61 гэсэн энэ хос тоог хэрвээ та бөглсөн бол та өөрийнхөө бооцоог 1000 дахин өсөж авч байгаа юм байна. 9 1 6 1. За харин одоо өөрийнхөө бооцоог 2000 дахин өсгөн авч чадах тэр боломж бол мэдээж 4-ийн 1-р зэргийн хонжуурын машинаас гарч ирэх 4 тоотой тун хамаатай. Ингээ машинаа ажиллуулъя. Яг адилхан зарчмаар явна. За 4-ийн 3 дугаар зэргээс гарч ирээг бол битгий санаа зовоорой. 2 дугаар зэргээс гарч ирээг бол бас битгий санаа зовоорой. Одоо нэг боломж үүдсэн байгаа. 4-ийг тоглож байгаа хүмүүс яг тоглож байгаа энэ тоглолттой энэ өдөр болгон 3 боломж байгаад байгааг би дахин сануулж байгаа. За хамгийн ихнийх нь 1 байна. Хамгийн ихнийх нь 1. Тэрний дараагийнх 4. 1 4. За одоо хэд гарч ирэх юм?
8 8 8 1 4 8 За хамгийн сүүлийнх 6 6 дох шиг байна да. 6 байна. За ингээд дөрөвдийг тоглож байгаа эрхэм мөндөд тоглогчдоо 1-р зэргийн хонжуурт одоо хамаарах тэр дөрвөн тоо бол 1 4 8 6 1 4 8 6. За ингээд дөрөвдийг тоглосон бүх хүмүүс бүгдөөрэнд нь амжилт хүсье. Дараагийнх нь тоглолтод нь амжилт хүсэж байгаа шүү. Хэрвээ өнөөдөр таараг бол. За өнөөдөр таарсан тэр бүх хүмүүст бүгдөөрэнд нь баяр хүргэе. За харин одоо 50 сая төгрөгийн төлөө тоглож байгаа буюу одоо 6-д тоглож байгаа бүх хүмүүс дэлгэцэндээ анхаарлаа хандуулаарай. 50 сая төгрөг өнөөдөр таних болох нь уу? Сая 500 мянган төгрөг магадгүй хожих нь уу? За 150 мянган төгрөг бас хожих нь уу? Бүгдээ хамтдаа харъя. За энд нийтдээ 60 бөмбөлөг байгаа. Тэгээс 9-ийн хоорондох цифр тус бүрээс 6 бөмбөлөг байгаа. Нийтдээ 60. Хамгийн ихнийх хамгийн өндөр тоо буюу 9 гарч иржээ. 9. За 9 дараагийнх нь 9 дараагийнх нь 3 дараагийнх нь 3 байна. За 9 3 гэд дараалтаараа гарч ирж юм да. Тайм швэн тапэн 9 3 5 9 3 5. За дөрөв дэх тоо. За дөрөв дэх тоо нь 9 байна. Энэ 9-ыг оролцуулахгүйгээр та 9 3 5 гээд яг дарааллын дагуу яг одоо таацсан байгаа бол та 15 мянган төгрөг хоцсон гэсэн. За 9-ыг оруулаад энэ дөрвөн цифрыг дөрвөлнгийн дарааллын алдахгүйгээр зөв таасан бол та 150 мянган төгрөг хоцсон байгаа. За одоо 5 дахь бөмбөлөг. 5 дахь бөмбөлөг 5 байна. За 9 3 5 9 тэгээд 5 гээд энэ 5 цифрыг зөв таасан бол та сая 500 мянган төгрөгийн эзэн болсон. Одоогийн байдлаар сая 500 мянган төгрөгийн эзэн 2 тодорхой байгаа. За хамгийн сүүлийнх нь 6 дахь бөмбөлөг. 6 дахь бөмбөлөг 7. За 7. За ингээд өнөөдрийн 6-д тоглож байгаа бүх хүмүүсийн анхаарлын төвд байсан хүлээж байсан 6 тоо гараад ирлээ. Дарааллын дагуу танилцуулъя. Хамгийн эхлээд 9 3 5 9 5 7 93 59 57 935 957. За дахиад эхнээс нь ингээд 10-аар 100-аар хэлэхээр хүмүүс жоон төөрж магадгүй. Дахиад яг эхнээс нь нэг нэгээр нь танилцуулъя. 9 3 5 9 5 7. За ингээд хэрвээ ингээл дарааллын 100% найдвартай таацсан бол танд 50 сая төгрөг очиж чинь гэсэн үг. Гэхдээ яг нэг 50 сая төгрөгнөөс чинь бас тодорхой хэмжээнд татварт очно. Тэгэхээр татварын тэр хуулийг бас хонжуур тоглоомноос хэдэн төгрөг хожвол хэдэн хувь нь хаашаа яаж явдаг вэ гэдгийг бас өөрөө тавлаа гарч байгаа. За харин одоо 120 сая төгрөгийн төлөө тоглож байгаа хүмүүс бүгдөө анхаарлаа хандуулаарай. За миний талончтой би өөрөө төрсөн өдрөөр дөрөвдөө дээр тоглоод байгаа байдгаа. За хамгийн ихнийх нь 29. Хамгийн ихнийх нь 29. 29. 120 сая төгрөг. Дараагийнх нь 6. Олон хүмүүс гадуур явж байгаар асуугаад байгаа. Ер нь энэ 50 сая 120 сая төгрөг чи ер нь хожих юм уу шал худлаа. Тэгээ би тэр хүмүүст юу гэж хариулж байгаа гэхээр үнэхээр та азтай байх юм бол яагаад 120 сая төгрөг хожих болохгүй. За яагаад 50 саяыг хожих болохгүй. За жоохон багасгах юм бол та тавьсан бооцоогоо 3 боломжоор ашиглаад яагаад 1000 дахин 2000 дахин 500 дахин өсгөж авч болохгүй гэж. Энэ бол тэгээд мэдээж таны аз хиймэртэй холбоотой байхгүй. За намайг олон ярьж байгаа хооронд аюу олон тоо гараад ирсэн байна. 29 6 18
34, 42. За энэ 5 тоог дараалал зөв таацсан бол биш дараалал биш. Дараалал хамаагүй шүү. Дараалал харгалзахгүй 5-ын зөв таацсан байгаа бол та 900 мянган төгрөг хоцсон гэсэн үг. За 120 сая төгрөгийн бөмбөлөг дуурсан чинь 7 байна. За өнөөдрийн бонус бөмбөлөг буюу 25 дахь бөмбөлөг. Өнөөдөр гарч ирж байгаа нийт бөмбөлөгнүүдийн хамгийн сүүлийн бөмбөлөг 33. Хаваа 33. Би дотроо бодчихлаа. Хэрвээ ингэж 33 гарч ирээгүй бол нэвтрүүлэг болгон дээр за ер нь 30 та 2 бат болон түүнээс дээш гардаг шүү гэж хэлээд байдаг. Тэр биш боллоо гэсэн чинь яг тэрийг маань үгүйсгэж байгаа юм шиг 33 хоп гэж үсрээ гараад ирлээ. За одоо юм ярих яах вэ? 7 бөмбөлгөө танилцуулъя. За ялангуяа 120 саяын 6 бөмбөлөг дараалал харгалзахгүйгээр яг энэ 6 тоог та энэ дээр зөв бөглсөн бол 120 сая төгрөгтэй болох юм байна. За хамгийн ихнийх нь 29, тэгээд 6, 18, 34, 42, 7. Харин хамгийн сүүлийн бөмбөлөг буюу бонус бөмбөлөг өнөөдөр 33 байлаа да. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгийг анхаарч үзсэн та бүхэнд их баярлалаа. Амралтын 2 сайхан жилийн өдрийг гэр бүлтэйгээ сайхан өнгөрөөр баярлалаа. 50 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. 2,550, 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий Зугаати 642 дотроод оролцсон. Урвас 6 төрлийн хонжурын эзэн болох боломжтой. Тохирол даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синий телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил.